Эрүүс байна уу? Эм цомьёо байна. Тэгэхээр зүрх өвчин бол залуужж байна. Өөрөөр хэлбэл ахмыг нас ихээр артерийн даралт ихсдэг байсан бол одоо хөдөлмөрийн насны залуучууд, залуус маань одоо артерийн даралт ихсэх хандлагаас ажиглагдж байна. Тэгэхээр та бидний одоо цусны ханд үзүүлэх даралт ялангуяа артерийн суцсанд ханд үзүүлэх даралтыг бид нар артерийн даралт гэж нэрлэдэг. Артерийн даралт маань зүрх агших үед бол одоо систолийн даралт буюу дээд даралт гэдэг ойролцоогоор 120 орчим байдаг. Зүрх сулрах үед үүсэж байгаа даралтыг бид нар диастолын даралт буюу доод даралт гэж үздэг. Ойролцоогоор хэвийн хэмжээ 80 орчим байдаг. Өөрөөр хэлбэл дээд доод даралт нь хэвийн нөхцөл 120-80 байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ даралт бол одоо бид нар биеийн хүчний ажил хийх, сэтгэл хөдлөл, ачааллаас хамаарат хэлбэлцэж байдаг. Өөрөөр хэлбэл бид нар одоо гадны цочрол орж ирсэн бол одоо стресс орж ирсэн бол тэрний эсрэг одоо цуснд катехол амин хэмээх одоо стрессийн процесууд ялгарч одоо зүрхний агшилтыг нэмэгдүүлж, зүрхний нийгмийн нотонд цохилтын тоог нэмэгдүүлж, улмаар цахын судас артериолууд агшиж одоо цусны даралт нэмэгддэг. Цусны даралт нэмэгдсэнтэй холбогдуулна одоо хүн дайчлагдаж одоо хэвийн хэмжээнээс илүү хурдан гүйх ч юм уу, хариу урвал их сайн үзүүлэх боломжтой болдог гэсэн үг. Гэтэл одоо сүүлийн үед бол залуу хүмүүст бол артерийн даралт ихсэх хандлага бол ажиглагдаж байна. Энэ залуу наснд одоо даралт ихсэх аль эсвэл тодорхой шалтгааны улмаас ихсдэг, тодорхой эмгэгийн улмаас одоо ихсэж шинж тэмдэг байдлаар одоо тохиолддог бид нар хоёр дахь даралт ихсэлт гэж нэрлэж байгаа. Анх дахь даралт ихсэлтэн бол одоо бид нар насны аясаар судас маань уян хатан чанар буурч аль эсвэл эдэрхтэн очих цусан хангамж буурахаар хариу урвал байдлаар анх дахьчаар одоо даралт ихсгийг бид нар анх дахь артерийн даралт ихсэлт гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ хоёр дахь даралт ихсэлт буюу альва өвчний шинж тэмдэг байдлаар хоёр дахьчоор үүсэж байгаа энэ зүйл маань залуу наснд одоо даралт ихсэх хүмүүсийн дийлэнх нь бол энэ хоёр дахь даралт ихсэлттэй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл энэ тодорхой шалтгаан маань одоо явагдаад артерийн даралт одоо шинж тэмдэг байдлаар ихсээд байна гэсэн. Тэгэхээр энэ залуу наснд одоо даралт маань нэлээд их өндөр одоо 160 100-аас дээш эмэн тэсвэртэй ер нь шинж тэмдэг илэрдэг бол ер нь бол зүрх судасны эмчт үзүүлээд яг юунаас олж даралт ихсэж байна, ямар шалтгаанд хүчин зүйл байна, энэ эмгэж амын одоо гол цангилаа нь юу вэ гэдгийг оншол тодруулах шаардлагатай байдаг. Яг л энэ хоёр дахь даралт ихсэлт маань баяр ихтний гэмтэл илүү хурдан явагддаг, эрчимтэй одоо давшингуй явцтай эмэн тэсвэртэй даралт ихсэлт байдаг. Тийм учраас залуу наснд ер нь даралт их өндөр байдаг өндөр байдаг бол одоо миний даралт ихсдэг гэдээ ойлгоод юм уугаад байж болохгүй. Энэ бол нэг тодорхой шалтгаан байдаг. Шалтгааны улмаас даралт ихсэж байна гэж ойлгоод энийг бол тодруулах шаардлагатай байдаг гэдгийг маш сайн ойлгох ёстой.